ярьцгаая. За нэгдүгээр болохоор би өдөртөндөө бол халуун ногоо, бэлэн гомон, за өөр тийм ерөөл бус хүнсүүдийг бол юусаа хэрэгэлдэггүй, өөрөө ч гэсэн тийм дурггүй, бас хэд нялон тийм чихэр агуулсан ундаа бас их дурггүй. Тэгээд гэртээ болохоор ерөөхдөө өндөг дандаа хүнсний дэлгүүрээс худалдаж авдаг. Өндгийг бол манай гэр бүлийнхэн шарж иддэггүй, дандаа чанж иддэг. Өөрөө өндөг маань уураг их агуулсан байдаг учраас за тэгээд сүү бол мэдээж уун кальц авахын тулд би өөрөө ялангуяа одоо бүхүүлээ учраас сүүг бол байн гуудаг. За сүүг юутай хойж идэх илүү дуртай вэ гэхээр каш хийж иддэг, будааны каш. За ийм шар будаа байж болно. Эсвэл ийм гурвалжин будаагаар сүүтэйгээ холоод буцалгаад иддэг байгаа. Тэгээд энэ дээрээс амт оруулахын тулд манайх цагаан сахар биш бор сахар хэрэглэдэг байгаа. Ерөнхийдөө манайх хідээч цагаан сахар авдаг уу дандаа бор сахар авдаг байгаа. Бор сахар хийгээд тэгээ бас жоохон амт оруулахын тулд шар тос эсвэл маск хийж болно. Тэгээ сүүлийн үед бол дандаа ийм шар тос хийгээд байгаа. За энэ шар тос нь болохоор би өөрөө өрмийг одоо худалдааны ийм худалдааны өрмийг өөрөө сайхан буцалгаад хайлмаг хийгээд хайлмагнаас гаргаж авсан шар тосоо ингээд гялгар ухан тэгээд хөдөөчдөг. Тэгээ энийг 2 дугаар хоол нэгэд хийх үедээ энэсээ баг зэргийг аваад одоо оливын тосны оронд шар тосоо бас ногоогоо хөөрч бас болдог. Амт айгуу гоё ордог. Мөн дээрээс нь түрүүний хилдэг нөгөө будааны кашин дээр бас энэсээ жоохон хийчихвэл шар тос маань өөрөө маш хүний бие тустай байдаг учраас энийг ингэж хэрэглэдэг байгаа. За хүнсний ногоонуудаас гэвэл луу, манжин, төмсөө бол иддэг. Сонгон сарамсыг маш их хэрэглэдэг. За мөн дээрээс нь амтад чинжүү байн хэрэглэдэг. Амтад чинжүү ялангуяа өөрөө маш С витамин агуулдаг учраас ялангуяа та нар сонсч ирсэн үгүй юу? Солонгос хүмүүс охид өсгөөчүүд за өсвөрийн үеийнхэн ч гэдэг юм ер нь залуучууд нь дандаа амтад чинжүү түүхээр нэгтчихдэг гэсэн. Монголд болохоор яг арайч түүхээр идэхгүйгээр ядаж хоол хүнсэндээ хэрэгжилж байгаараа тэгэхээр арсанд айгүй сайн байдаг байгаа. За дараа нь яадаг лээ. Тэгээ манай гэр бүлийнхэн бас манай гэр бүл маань хүнсний дэлгүүр орохдоо цагаан гурилаар хийсэн талах юм уу одоо тийм нарийн боомнуудыг ерөөсөө сонгож хэрэглэдэггүй. Дандаа ийм хөл өөрийн одоо ийм бор гурилтай талхнуудыг иддэг байгаа. За тэгээ өрмийг болохоор би дандаа хайлмаг хийж идэх дуртай. За тийм байна. Юм алдчих. За тэгээд кетчупны хувьд бол мэдээж ингээ 2 дугаар хоол, цовин, будаатай хурганд мэдээж дээр ингээ асгаад идэх бас гоё идэг. Тэгээ кетчупээ сонгохдоо органик гэсэн бичгтэйг нь сонгоорой гэж зөвлөмөр ингээ манайх болохоор ерөөдөө дандаа энэ органик гэсэн бичгтэй сонгож хэрэглэх дуртай. Энэ болохоор Kagome Японы. За тийм байна. За дараа нь турмерикийг бас хэрэглэдэг. Турмерик нь бүх төрлийн өрөвсөлд айгуу сайн. Тэгээд ер нь энэ ингээд айгуу ичиттэй юм байлээ та нар сайн. Зөвхөн турмерик юу юм сайн бэ гэсэн хайгаад үзээ. Тэгээд турмерик нь болохоор турмерикийг би болохоор яаж хийвэлдэг вэ гэхээр танд гоё ихлээд арга зааж өгье. Би түрүү нөгөө ерөнхийдөө манайх ингээд энэ лемон идэх дуртай. Тэгээд би ингээд ус буцалгацсан байгаа. За тэгээд нэг юм стакан усанд энэ лимоноос за эхний энэ ингээ хальсны эхний хэсэг нь ингээ хайчин. Тэгээд нэг юм стакан хальстай нэг хийчихэн гадна хальстай. За ингээ 3 хийлээ. За тэгээд энэ зүгийн бол байгаа. Энэ зүгийн болыг бол яг үний хэлэхэд бол би үнэхээр дуугаа сайн муугаа тийм нялуун амттай гэж бодоод одоо ерөөсөө хүнсэндээ хэрэглэдэггүй байсан. Сүүлийн хэдсээр бол би энэ зүгийн баланд бол үнэхээр туртай болсон. Зүгийн бол ч өөрөө
олон төрлийн арчтастай болохоор за тэгээ энэс 1 2 3 гэж өөрхөн дуртай хэмжээгээр хийгээд тэгээ халуусан. Зүгийн бал, лимон, цагаан гаавс хийж болно. Цагаан гаад гадна хайсыг аваад тэгээ хэрчээд 2-3 цусны хийчих болно. Тэгэхээр бас гоё амт ордог. Ингээ халуусыгээд ерөөдөө бол өдөр тутамдаа нөхөртөөгөө бид хоёр хуугаад уучдаг. За тэгээ энийгээ сайн хутган доор нь ингээ зүгийн баланд тунцсан байгаа учраас тэгээ түрмэгээс нэг жоохныг аваад энэ дээрээ өнгө оруулаад уурчиж болно. Тэгээ ханаад нь бас дахлаг бас дэмжиж өгдөг учраас энэ түрмерк яаж байна. Тэгээ хүмүүс их асуудаг юм энэ түрмеркийг та хаанаас авсан бэ гэд. Ерөнхийдөө бол энэ тентгүү супермаркетаар зөндөө байдаг. Тийм тэгэхээр энийг болохоор good price-аас авсан баха. Тэгээ та нар хайгаад үзэж болно. Заавал ийм шилэн савтай биш. Өөр зөндөө ийм гялгартай бас байдаг юм байна. За тийм байна. За тэгээд ерөнхийдөө энийг хутгаад яачна. Тэгээ бас нэг гоё арга зааж өгье. Тэгээд сэрээгээр заавал тэр лимоныхоо яг энэ голд нь ингэж гуруулангийн нэг зэрэг ингэж хатгаж байгаа. Хутгахтаа ингэж яг зэрэг ингэж бишээ ингэ шүүсийн шахаж ингэж лимоныхоо шүүсийг явахгүй бол зүгээр бас ингэж байлгachиж болохгүй. Тэгэхээр бүр яг энэ лимоныхоо яг дунд нь байгаа тэр нэг ширхгүүд нь штэ. Тэр ингээ бүр ингээ бутраад айгу гоё болчихдөг юм. За тийм байд энийг бол би айгу уух дуртай. Өөрөө би айгу тийм эсгэлэн юмд айгу дуртай болохоор гаарц, тараг. За манайх тараг сонгохдоо ийм ногоон тагтай таргийг сонгодог. Ягаад гэхээр энэ болохоор сахаргүй, улаан тагтай бас байдаг юм шилэн. Улаан тагтай нь болохоор элсэн чихэртэй байдаг. Тэгэхээр манайх бол нэг тэрийг нэг хэрэглэдэг. Дандаа энэ ногоон тагтай хэрэглэдэг байна. Өмнөх бас миний бичлэгүүд дээр бас үзчихлээсэн бах энэ ногоон тагтай байдгийг. За өөр би чи юу хэлээгүүд үлдсэн бэлээ. Цайны хувьд болохоор энэ заавалчдэр манай охин ингээд энийг урайт. Манайх болохоор энэ 6 цай байгаа. Ялангуяа миний инстаграмыг дагдаг хүмүүс бол бүгд сайн мэдж байгаа. Би бол энэ 6 цайгаа одоо сүүлийн 6 жил тасралтгүй ууж ин стори дээр ч гэсэн би байн гууж байгаагаа дандаа харуулдаг байгаа. Нэмэлтээр бас хүмүүс их асуудаг та ямар ногоон цай уудаг вэ гэдэг. Ногоон цайг бол би хаяа уух дуртай бол байн уух дургүй. Байн бол энэ цайгаа уудаг. Хаяад болохоор энэ ногоон цай хэрэглэдэг. Энэ болохоор Японых ер нь хипстерч байсан бол Японых байсан бол ер нь бүх ногоон цайнууд адилхан. Гэхдээ надаа яг ийм энэ одоо ямар брэнд юм гэдэг нь. За ямар ч тач ийм ногоон цайг уудаг байгаа юм бас. Тэгээ энэ бол нэгэн дуусаа энэ дотроо 50 ширхтэй тийм ээ. Одоо ийм жоох болсон. Ихэд ийм ихээр. За дараахан. За мэдээж манайх цагаан будаа иддэг. Гэхдээ хөвчлэн бол цагаан будаагаа агшаахтаа гурвалжин будаанаас бас жоохны хийгээд хооронд нь холиод идэх бас дуртай. Тэгвэл хүмүүс гурвалжин будааг идэж сураагүй хүмүүс байвал одоо яаж идэж сурах вэ гэхээр цагаан будаан дээр гурвалжин будаанаас жоохны хийгээд хооронд нь холиод агшаагаад идэж болно. Тэгээ аяанда гурвалжин будаан дуртай болоод ирэнгүүт дан гурвалжин будааг хоёрдугаар хоолнд бас ашиглаж болно. Ингээд тасах маягаар ингээд дуртай болчих болно. За тийм байна. За амтлагч нарын хувьд гэвэл би танаас гоё ийм нэг бол үзүүлж байгаа штэ. За тэгээд лаврын навч их хэлдэг. Янз бүрийн тийм сой соус ч гэдэг юм уу тийм амтлагч нар гэдэг чинь солонгосын халуун ногоотой ч гэдэг. Манай гэр бүлийн тийм халуун ногоон дургуй учраас аль болох эрүүл хооллохын тулд энэ лаврын навч за хоорондоо бас баг зэргийн амт оруулахын тулд укроп хэрэглэнэ. За тэгээд базилик бас хоолнд бас гоё амт оруулж өгдөг. Энэс баг зэргийг хийдэн. За хар перцэг бол манай гэр бүл хүмүүс бас баян хэрэглэдэг. Турмерик, хар перц. За каринаас бас хаяа хэрэглэнэ юм нутаг кари. Гэтэ энэ кари бол гоё биш юм билээ. Тийм л байна. За тийм байна. Яг нөгөө энэ брендийн кари аюугаа юм билээ. Тийм жижиг савтай. Хөрсөх юм шиг. За тэгээд давсыг сонгохдоо манайх далайн давсыг
томтдог байгаа. За тэгээд өөрчн. За тэгээд ахлагаа дэмжих үүднээс сарамсны тосон хандыг манай нөхөр бодог би одоогоор хөхүүлээ орчсон энийг уух боломжгүй. Би нөгөө энд байсан юмнуудаа бүгдийг гаргаад ирсэн шүү. За тэгээд сарны ханд байна. Энийг болохоор би өглөө өлийлгэн дээр уудаг. Энийг бас хоол юу гэдэм энэ таргамаа жоохон эсгэлэн жоон гашуун амттай байгаа дээр энээсээ бас жоохон сарны хандаас хийгээд хоолой чдэг байгаа. За дараа нь болохоор Bob's брэнд за брендийн бол яг сайн мэдэхгүй байна. Ямар ч тач ча сэдэд одоо ча өөрийг бол бас хоол хүнсэндээ хэрэглэх дуртай. Энэ нь болохоор бас олон төрлийн амин дэмтэй одоо ийм үр өгдөг учраас энийг яаж хэрэглэдэг вэ гэхээр нэг юм стка ягны талаар нь хүт ус хийсэн ч болно, алуус хийсэн ч болно. Гэхдээ хүт ус хийвэл их зүгээр. Хүт ус хийгээд нэг юм жижигхэн хавтар ча үрнээсээ аваад тэгээд сайхан хооронд нь хутгаад тэгээд хөргөчөндөө ичнэ. Хөргөчөндөө хонуулчихна гэсэн. Тэгэхээр энийг ерөөдөө орой бэлдээд хөргөчөндөө хадгалаад тэгээ өглөө янгууд энэ ча өр маань өөрөө ингээд бүр том болоод хөрчдөг. Энэ цэцгнөр энэ жели шиг болчихдог юм уу да. Тэгээд тэрийг өглөө уувал илүү сайн байдаг байгаа. Тэгээд ча өрийг бол тэгээ надад хэлэхгүй бүгд нэгэндээ ямар ач тустай. За тэгээд одоо би лимото юм байна. За энэ болохоор би нөгөө цайгаа ууцсан байна. Түрүүн хараад цуглаа. За одоо ээж нь авсаа. Өнөөдрийн бичлэг таалагдсан бол та нар энэ бичлэгэн дээр лайк дараарай, бас subscribe хийгээрэй, коммент хэсэгт өөрийнхөө сэтгэлдлийг бас хуваалцаарай. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Баяртай.